Шинэ жилийн баярыг тохиолдуулан Эрдэнэ төвлөрийн хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй Энэрл найдвар хүүхэд залуучдын төвд хүмүүждэг хүүхдүүдэд тус үйлдвэрийн ерөнхий захирлын бэлгийг түгээсэн юм а. За юуны өмнө бас цагаар дэлгэцээ ширтэн суугаа нийт үзэгчтэй 2019 он альчлан ирж байна. Ингээ шинэ оны баярын мэндийг хүргэе. Эрдэнэ төвлөр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сүүлийн 4 жил хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй бас ерөнхий захирлын гарын бэлгээ гартуулж энэхүү арга хэмжээг дэмжин ажилладаг. За Эрдэнэ төвлөрийн цех нэгжүүд бас тухайн төвтэй холбоодуудтай хамтран өрөө тасалгааг тохижуулах, за хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тээвэрлэх, унаад хэрэгний асуудлыг шийдэх гэд олон зүйл дээр 2018 онд бас тусалж хамтран ажилласан байж байгаа. Тэгээ өнөөдөр бид яг энэ арга хэмжээнд найдвар төвөөр эхлээд бас найдвар төвийнхаа хүүхдүүдэд гарын бэлгийг гартууллаа. Одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн одоо эцэг эхийн холбоо энэ хүүхд залуучуудын хөгжлийн төв дээр болж байгаа арга хэмжээнд энэ төвд хүмүүжиж бас асруулж одоо ингээ өсөн дэвжиж байгаа хүүхдүүдтэй гарын бэлгийн гартуулаад ингээ явж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхчүүд өөрсдөө хариуцсан ажилуулдаг хүүхд залуучдын төв 35 хүүхдийг нийгэмшүүлэн хөгжүүлдэг. Энэ төвийг анх 2014 онд нээхэд Эрдэнэ төвлөрийн тамгын хилцсэн бүтээмж чанарын ирэмгийн бүсгүйчүүд дуулан анги танхимыг нь тогтчуулан өгч байсан юм а. Өнөөдөр уур хачин хамт олонны бэлэг хүүхдүүдэд баяр хөөр авчирлаа. Манай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцгийн албаны дэргэд хүүхд залуучдын хөгжлийн төвд маань өнөөдөр шинэ жилийн баярыг хийх гэж байна. Жил бүхэн Эрдэнэ төвлөрийн ерөнхий захирлын гарын бэлгийг манай төвийн хүүхдүүдэд хүргэж идэх бид бүхэн маш их баяртай байдаг. Мөн бидний үйл ажиллагааг дэмжиж баяжуулах папаргийн захиргаанаас 100 бэлгийг хүргүүлсэнд бид бас маш их баяртай байна. Мөн хамтран ажилладаг бүх байгууллага Эрдэнэ төвлөр баяжуулах папаргийн захиргаанд шинэ он, шинэ жилдээ ажлын өндөр амжилттай байхын ерөөлийг бас хөгжлийн төвийнхөө өмнөөс хүргэж байна. Мөн тус хамт олон 25 хүүхэд сурч өгч байгаа найдвар төвийн хүүхдүүдийг баярлууллаа. Тус төвийн хүүхдүүдийн шинэ жилийн баяртай давхцсан компани ерөнхий захирал болон орон сууцны хэсгийн хамт олонны давхар бэлэг хүүхдүүдийг баярлууллаа.